Манай эд чинь бүгдээрээ Кобед ирчихжээ. Нэгэнт ирснийх энэ хаваа үзэж яагаад явна гэд ичиг маань дургүй байсан гэсэн дагуулад явдаг. Хэсэг зугаалж байгаад идэх юм болохоор нөгөө хэд маань явдаг. Харин ичи болон ёй хоёр маань явахгүй гэд үлднэ. Зуны үйлрэл нэмээд Кобед ирчихсэн болохоор айгүй халуун байна гэд энэ хоёр маань нэг шүхрийн дор зогсдог. Тэрүүх нүндээ ромоос үсгээд хөөхөө. Ёйч чамд ингээд зогсоод байх зүгээр юм уу гэсэн ичи маань чамтай бол юу ч хийсэн зүгээрээ л гин. Тэгээ зогсохгүй ичи маань ёйтой улам сэтг нэмэрэн гэд байжсэн. Гүй нэрээ шаврын алт хүрэгдэгнэ. Ёйн хувьд өнөөдрийн сэмпай өмнөх өдрүүдээс шал өөр байгаа болохоор авсан хувцас өмсөөгүүдээ жоохон харамсдаг. Хоёулахнаа зугаагандаа ирдэг байж юу, эмгээ зүүдэг байж юу гэд бодол тавтнаа. Өдөржингөө тэнэж ичигийн гэртгсэн чинь амар том хаус идэг заяо. Бүгдээрээ үлссэн байх гэж санал нэгтэйгээр пицца захиалаад кино үздэг. Гэхдээ энэ киног ичи аль хэдийн үзчихсэн байдаг болохоор спойл туулгина. Ичи ч ёйд цай авах гээд боссон тэр дундуур нь ёй маань сэмпай уг нь гэрийнхаа барьцлыг хүнд мэдэгдэх дургүй гэсэн. Даанч надаас болоод өөртөө төвөг утсан биш үстэй гэд нилийн бодноо. Гүй тэгсэн нөгөө сайхан гарчин хажууд нэрээ наадад суучихдیں۔ Түүнийг нь анзаарсан шаврын аалтчаа хөө энэ хоёр нь ялуурч ингээд баахан орилжноо. Дугаал байж яахгүй энэ нэг юм чи яах гээд байна да. Нөгөө хэд мааж буцаад киногоо үзсэн ичи маань ёйг дуудснаа орой хоёрх нь уулзмаар ингэж хэлдэг. Боломжтой юу гэсэн ёй маань юу ч бодолгүй заа гэд хэлчихнэ. Үнэхээр л юу ч бодлогүй заа гэд хэлчихсэн болохоор яах вэ одоо уулзах болов гэд бодоод 12 өнгөрч явахад унтаагүй байдаг. Яг ургуулаа бодоод байжсэн утсан дээр нь чат ирээд сэрүүн байна уу одоо уулзъя гэд дууддаг. Хоёр эмэгтэй найз нь унтчихсан харин ичигийн нөгөө өндөр найз нь унтчихсан харин шаврын хаалтанд тоглож байгаа л гин усанд орох жоо гэд хутлаа шалтак хэлээ гараад ирчихсэн гэд ёйг маань хажуудаа суулгадаг. Ёоч өдөржингөө санаа зовсон асуудлаа шийдэх гээд асуудаг. Өнөөдөр хөвгөлтэй байсан уу? Хоёулаа ирэх гэхдээ найзуудтайгаа ирэх гэсэн миний буруу байсан уу гэд асуудаг. Ичиж үгүй штэ үнэхээр хөвгөлтэй байсан. Яг л сургууль аялал шиг. Угаасаа ийм болон чахаад олдохгүй бидтэй гэсэн ёй маань ойлгодог. Учир нь ёй одоо төгсөх болоогүй ч ичи энэ жил сураад төгсөөд явчихна. Ийм болохоор л ичиг нанигнаж байгааг нь ойлгоод санаа зовнохоо болно. Харин өнөөдөр бол тиймэрхүү сэтгээс юм байхгүй гэсэн үнэхээр хөдөлсөх тэмрэх орохгүй гэж юу арайч дээл гин. Ёоч нэгэн л ярилцаж байгаа юм хойно гэд та үнэхээр хүнд хүрэх дуртай маа гэсэн ойлгомжтой биш гэж юу хайртай хүндээ хүрэх нь буруу юм уу гэдэг. Ёоч буруу биш л дээ. Гэхдээ та үргэсэн охин болохонтойгоо тийм зүйл хийдэг үстэй. Гэхдээ зэрэгцэн нөгөө шаврын алцчаа гараад ирнэ. Манай хоёрч бошуухан нуугнаа. Ичигийн хувьд өдийг хүртэл үргэлжлэн тийм л зүйл байсан гэдэг. Гэхдээ ёйтой үргэсний дараа түүнд хүрэхийг хүсдэг боловч бас нандинахыг хүсдэг. Тийм болохоор энэ мэдрэмжтэйгээ зөрчилдөөд өөрийгөө барихад хэцүү байдаг л гин. Тийм болохоор юу хийх ёстой? Сүүлдээ бүр өөрийнхөө ярьж байгаа зүйлээ ч ойлгодгүй гэдэг. Эдгээр танил мэдрэмж зүрхэнд нь ингээд бугларч байгаа зүйлс яг юу гэдэг юм болоо? Айгуу сайхан уур амьсгал бүрдчихсэн яг урсгалаараа яваад нэг нэгнийхээ гарыг хөдлөөд байж байсан. Тэр цаана тавьсан пиццаных нь чимээ гараад манай хоёр зочод болчихж байгаа юм чи. Энэ анги дээр шаврын алт гэж дуудчихъя. Юу ч хийгээгүй бай шаврын алт болоод байгаа та нар тийг санагдахгүй юу? Ёоч хоёулаа цаг өнгөрөөж чадаагүй болохоор маргааш буцхаасаа өмнө хамтдаа болцоод явуул гин. Маргааш болцохоор болоод энэ хоёр маань орондоо орохоор салцгаадаг. Ичи унтлахын өрөөндөө орох гэсэн ёй маань буцаад ороод ирдэг. Унтахаасаа өмнө сайн хамаарай гэд хэврий гинэ. Ичиж өөрөө болохгүй гэж тоглоод байгаа юм уу гэсэн чиний тэр мэдэрж байгаа мэдрэмжийг би ч гэсэн мэдэрнэ. Хүрхийг хүсэх боловч нандинмаар. Тийм болохоор намаа тэврээч гэд энэ хоёр маань нэг хүрхэнд тэврэлтэн. Дааж тэгээд нэг удаан тэврэлтэхгүй ёй маань лэхэд тэгээд зүхтаад өгнө. Хэдий сандраад удаан үргэлжлээгүй ч гэсэн түүний шампуны өнөр амьсгал гарын хэмжээ биеийнхэн дулаан одоо хүртэл тархинд нэргэлцээр. Маргааш өглөөж боож найз нь үдээ нэгэд харсан ёй урд нь өвдгөлчихсөн сууж байна. Хоёр найзтайгаа ярих юм байна гэд нэг хөрхөн гангалаад гараад ирж байгаа юм. Ичиж ёй чаа өнөөдөр амар гэрэлтэж байх чинь миний нүдэнд үү гээ дахиад нэг үг хэлэх гэж байснаа болчихдог. Халуун болохоос өмнө гарцгаая гэхдээ зэрэгцэн манай ёй манч өглөө Ноборо Котобуки хоёрыг нэлийн зарж байгаа юм хийсэнсэн. Илүү их магтаал сонсохыг хүссэн юмсан гэхдээ зэрэгцэн ичигээ хоёр найз нь сэрчигдэг. Тэгээ тэр хоёр чамайг харуулмааргүй байна гэ татаа явчихнаа. Үүнийг сонссон ёй манч зүгээр би энэ үгийг чинь магтаал гэж авлаа гэсэн. Тэгээл гин. Ичигийн болцохоор сонгосон газар бол аквариум байдаг. Бүр үнэхээр үзэсгэлэнтэй харагдана. Тэгсэн ичи маань хай гарыг хөдөлгөх хүсэж байна гэсэн ёй маань зөрүүлээд за би ч гэсэн зөвшөөрч байна гэд нэг нэгнийхээ гарнаас хөтлөн та нарт ийм л нандаа ярилцаа хэрэгтэй заяа.
Тэгээд нэгээр нэг бүрчлээ авахаар маа нэг бүтэн тойрч байгаад амттангийн газар олоод ёй маань амттан иддэг. Тэгээд дурсгалын бэлэг авч исэн 2 найстаа авч байгаа мó гэсэн чи үгүй ихчтэй л гин. Ихчтэй гэдгийг нь мэдээ зургийг нь харснаа чамаас шал өөр юм а гэсэн бүх хүн шал өөр гэж хэлдэг гинэ. Ёйтой харьцуулах юм бол ихч нь дунд сургуулаасаа л үнэхээр эмгтээлэг тэрүүгээр алдартай байсан л гин. Ёйч ичи дунд сургуультаа нэг хүн сайн байснаа хэлдэг. Тэгсэн тэр банд нь ёйг өөрт нь сайн гэдгийг мэдэнгүүтээ надаас өндөр эмэгтэй хүнтэй үргэх чинь тэнэгчтэй тэрний оронд ихчин зүгээр гэж хэлж байсан бэлээ. Тэрнээс хойш эрэгтэй хүнтэй юу н хацж чадхаа болсон гэдгийг ичид хэлдэг. Үүнийг сонссон ичи ууралт юм байгаа ч тэгээ хаана амьдардаг аль сургуулийн дунд сургууль утасны дуугаар юу вэ бүгдийг нь хэлээд аль гээд уурлана. Ичи тэгээд л ёйг өөрийгөө ингэж амар дутуу үнэлдэг байх нэ гээд алуу ихж байгаа зургийг ахаад нэг харуулдаг гэснээ яалчгүй ёйч илүү царайлаг юм байна гинэ. Ёйч яг юун царайлаг гэсэн царайч л гин. Ёйч асуугаад хэрэггүй байж гэхдээ зэрэгцсэн ичиг ахтай юу дүүтэй юуг асуусан нэг ахтай л гин. Үнэхээр ухаалаг, шудраг, үнцэрхэг хүн л гин. Ёйч төсөөлж чадахгүй нэ гэсэн ичи ч өөрөө түүнийг хаана юу хийж явж байгааг нь мэдэхгүй л гин. Үерхэж байсан хүнээс салснаасаа болоод хит их депрессэнд ороод эцэг эхтэйгээ хүртэл муудалцаад одоохондоо тагчиг байгаа мэлээ. Ёйч 0 ороод гарч ирэх хоорондоо тэр гэр бүлийнхаа тухай ярьж байгаа мөртлөө огт танихгүй хүмүүсийг ярьж байгаа юм шиг яриад байгаа. Энэ надад л асуудал байна уу? Гэхдээ зэрэгцсэн ичи маань өөр охтуудтай хамт байдаг. Ёйч харцгаад юу ч дуурахгүй зүгээр зогсож байсан ичи маань анзаараад ёй руу гүйдэг. Тэгээд юу болсон бэ? Ямар нэгэн зүйл хэлсэн үү гэсэн. Сая хамт байсан хүмүүс чихийн гэсэн уцаа унаахаар навж өгсөн төдийл гин. Тэгээд бодож байснаа арай ёйцаа хардаад байгаа мó гэсэн энэ үгийг сонсоод ичснөө ууралсноо орхиод явчихна. Ичи ёйн араас очиод яриа өгөх гэсэн нэг амар хариу өгдөггүй болохоор нь одоо хүртэл ууртай байгаа мó гэсэн үгүй жоохон өөртөө ууралсан төдийгээд баахан юм өглөөд унана. Би зүгээр л өөрийгөө хардсан бол хардсан гэж хэлж чадахгүй. Симпати зориулж өөрийгөө хүчлээ юпг өмссөн би таны хажуу зогсох хэрэгтэй болов гэж бодоод гиснээ яалтчгүй би өөрийгөө доогуур үнэлэх юм а гэсэн. Ичи чи намайг ханхуугаар хардггүй биз дээ. Бусад хөвгүүцгэл хардаг тийм үү? Магадгүй анханасаа чи надад сайн байгаагүй байх. Гэхдээ орой хамт зугаач тэний төлс дээр энэ бүхэн чамтай хамт болохоор зугаатай байгаа юм. Би чиний дэргэд л өөрийнхөө байж чаддаг ёй гэж хэлдэг. Анх хайр гэдгийг мэддэггүй байхдаа ахыгаа ганц үргэлтээс болоод ямар сууган бэ гэж боддог байсан ч одоо бол хайр гэдэг үнэхээр сайхан зүйлүүдийг ойлголоо. Нэг л тийм өсвөр насных юм шиг юм а гэж хэлдэг. Ёйч хүн айдас энэ юмыг би чамтай хослохгүй зүйлсэн юм гэсэн би гадарсан маа гэд нэг хөрхөн тухан дээр нүсчихдэг. За оройтлоо ингэсгээд бацъя гэд манай хоёр гарахтаа зэрэгцэн ёйч цаг урсгах хэрээр би энэ залууд улам дурлах бололтой гэснээр манай аними маань 9 дугаарыг дуусаж байна. Юу гэж чи миний тухан дээр биш уруул дээр үнсэх ёстой байсан юм.